Үзэгчдээ хааз автод төрлөг эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа Монголын Бартаа замын автоспортын холбоо болон автомаструудын холбооноос зохион байгуулсан Зэрлэг дөрийг үржих дөрөв тэмцээн маань Төв аймгийн Шар урлагийн Аршаан хэмээх газар зохион байгуулагдсан байгаа. Тэгээд энэхүү тэмцээнээс бэлтгэсэн нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэе. Монголын Бартаа замын автоспортын холбоо.
ур чадвар, хурд хүч, авхаалт самба, эр зүрэг, хариуцлагатай, аюулгүй байдлыг бид эрхэмлэн. Монголын Бартаад замын автоспортын холбоо. За үзэгчдээ бид бүхэн студидтэй зэрлэг дүрийг үржих дөрөв тэмцээнийг зохион байгуулсан Монголын Бартаад замын автоспортын холбооны тэргүүн Гамбал дахигаа урьж оролцуулаад байна. За яриагаа эхлэхээс өмнө та холбооны талаараас үйл ажиллагааг нь танилцуулаач. За манай Монголын Бартаад замын автоспортын холбоо. За апплод сонирхогч залуучууд. За мөн автомашин сонирхдаг клубүүд нэгдэл үүсч чадна. Жил гарны өмнө байгуулагдсан. За одоогор бас байгуулагдаад эхнийхээ 2-3 тэмцээнийг зохион байгуулад байна. Тэрний нэг нь одоо сая зохион байгуулсан Бартаад замын алсын завралдаан зэрлэг дөрөв үржих дөрөв гэсэн тэмцээн зохион байгуулсан. Зэрлэг дүрийг үржих дөрөв тэмцээн маань бас нэлээд үзэгчдийн сонирхлыг татсан айгүй гоё тэмцээн болсон. Тэгэхээр яг энэ тэмцээний зохион байгуулалт бас яг энэ автомаструудын холбоотой хамтран зохион байгуулсан байсан. Энэний талаар бас шүүлт стандарт нь ямар вэ? Тэр талаар бас танилцуулаач. Монголын Бартаад замын автоспортын холбоо Монголын автомаструудын холбоотойгоо хамтран зохион байгуулах санал тавьсан бид нар. За энэ одоо манай автомаструудын холбоо нь одоо нийтдээ 10 гаруй жил болж байгаа. Туршлагатай ахмад холбооны тамирчид туршлага, ариун туршлагатай. За энэ туршлагуудыг одоо хийгээд өнгөрсөн туршлагуудыг бид нар бас шинээр хийх гээд ингээд ах шаардлага байхгүй. Тийм учраас нөгөө автомаструудын холбооноос мэддэг чаддаг бүхнээр тусуулаач гэж хүсээд хамтран зохион байгуулалтанд орооч. Тэгээ шүүлт болон зохион байгуулалттай ажил дээр нь автомаструудын холбоонд маань төлөв юу ач зохион байгуулж гисэн. Тэмцээний маань бас зам бол нэлээд Бартаасаад ихтэй байсан. Тэгээд яг хичнээн километрт замд ингэж тамирчид маань оролдоо. Энэ талаар бас танилцуулъя. За зэрлэг дөрөв үржих дөрөв тэмцээнийг бол Төв аймгийн Мөнгөн морьт сумын навтад дэвсгэр шаруулгын аршин гэдэг газраас бид нар гараа бариагаа хийсэн. Тэгээ замаа бол бас нэлээд 2 сарын өмнөөс замаа сонгох гэж хайж бэлдсэн. Тэгээ зам бол одоо нэлээд Бартаасаад өөрөөсөө бид нар 4 удаа явсан замаа сонгох гэж. 4 удаа явахад дандаа шинэ ороо хон жинжин 2-3 хоногоор явсан. Эхний удаа яваад тэрийг тэмцээн зохион байгуулдаг өсвөр зам байна шүү дээ. Тэн дээр бол 3-4 машинтай явсан. Бүгдээрээ суугаад хонсон. Тэгээд яг оффроуд чиглэлийнхээ бүрэн доногсон машинуудтай бол яваагүй. Дараа нь болохоор за зам нь арай холдох юм байна. Тэгэхэд бол 100 гаруй км байсан л та. Дараагийн удаа явахдаа бол арай богиносгой, арай өөр зам, дөт зам олъё. Бас байгаль орчинд бас арай бас тийм ээ сөргөөр нөлөөлчихгүй бас замнуудыг гаргая гэдэг утгаараа бас дахин явсан. Тэгээд тэрнээс 3 явж иж нэг юм зам бүтсэн.
тэмцээн маань ерөөдөө бас яг хичнээн төрлөөр эдийн ангилд бас хідэн тамирчин оролцсон бас энэ талаараа манай үзэгчд мэдээлэл өгвөл. За тэмцээн маань бол сая бол одоо GIF төрлөгээд GIF-ний ангиллалт болохоор нийт 38 баг болсон. 38 багийн нийт одоо баг гэдэг чинь 2 автомашин нийлээд 1 баг болж байгаа шүү дээ. 76 машин гэсэн үг шүү дээ. 76 машин. Нэг багада 2 хүнтэй гэхэд нийт 150-д тамирчин оролцсон. Автомашины ангил. Мөн UTV, ETV гэсэн ангиллуудад тамирчид манай оролцсон байгаа. Энэ бол одоо бидний бас яг оффроуд гэдэг чиглэл дээр анхудаа UTV, ETV гэдэг ангиллыг оруулж автомастуудтай холбоотойгоор зөвшөлдөж байгаа. Хамтраад энэ ангиллыг оруулуул яасан гэдээ оруулж үзсэн. Анхны тэмцээнд. Тэгээд эдгээр ангиллууд дээр маань бас 100 одоо бараг 200-аад гаруй тамирчид оролцсон байна шүү дээ. Тэгээд яг энэ ангил дээр маань одоо нэг шүүлтний ер нь бол яаж явах хэрэгтэй байсан бол яг энэ тал дээр. За шүүлтийн систем дээр бол одоо бид нар бол яг за энэ нэлээд 70-80 км газрыг хамарсан тийм өргөн урт замд хийсэн учраас нэг 3-4 цэг дээр шүүгч тавьсан байгаа. Шүүлтийн бүх системүүдийг бол одоо автомастуудтай холбооны шүүгч маань зохион байгуулсан. Тэгээд ер нь бол цаашид бол бас нэлээд олон цэг дээр шүүлт байх хэрэгтэй юм байлээ гэдгийг бол саяны тэмцээнээс бол харлаа. Цаашдаа туршлагачаад улам юу байх вэ? Айгу болох вэ? Тэр ажиллах байлгүй.
гаднаас руу ордог. Яваарай. Ур чадвар, хурд хүч, авхаалтсан ба эр зүрэг, хариуцлагатай аюулгүй байдлыг бид эрхэмлэн. Монголын Бартаа замын автоспортын холбоо Тэмцээн уралдаан зохион байгуулахад ивент тэтгэгч гэдэг ерөөдөө байгууллагууд бол бас маш гол оролцоог гүйцэтгэдэг. Тэгэхээр бас танай энэ тэмцээн дээр ерөөдөө ямар газрууд бас ивент тэтгэгчээр оролцож ерөөдөө хамтран зохион байгуулалт хий бас тэр талаараа та. За мэдээж одоо тэмцээн уралдаан зохион байгуулахад бид нар бол голцоо ивент тэтгэгч тийм ээ. Клубүүд дэмждэг залуучууд, компаниудын дэмжлэгээр бол ажилладаг. За манай саяны зэрлэг дөрвөн өчтөр тэмцээнийг бол ерөнхий ивент тэтгэгчээр Монгол даатгал компани, за Сайн ламбар гэдэг хоёр компани ерөнхий ивент тэтгэгчээр орсон. За мөн Татгууч Моторс компани байна, Автостандарт групп байна, Ardika брендийнхээ туслахны материал. За XTR Vinch гэдэг одоо бидний амин сүнс болсон Либотгоор бас ивент тэтгэж орсон ба одоо оффроадын дамирчд бол Либотгоор үл явна гэдэг бол бас айлтгал төсөөлшгүй байх гэж бодож байгаа. За мөн Total Motors компани Warn гэдэг бас мөн Либотны компани. Либотг бол Yamaha-гийн бүх брендийн одоо цахилгаан үүсгүүр хөгжим, тэгээд DT мотоцикл гих мэтлэнгээр оруулж ирдэг тийм компани гэсэн 5 богд групп компани бол одоо байнгын Bridgestone гэдэг дуугаар манай маш олон тэмцээнийг тэтгэсэн, тэтгэж өрсөн. Бас за мөн хэвлэл болон бидний одоо анонс хэвлэл те наалт гэх хэвлэлийн асуудлуудыг Алтай Илэм гэдэг хэвлэлийн компани маань бас байнгын ивент тэтгэж бидэрт оролцож тусалж явдаг. За бас пластик TDP гэдэг компани энэ удаагийн бас тэмцээнд энэ хуулгамаад компани юм байл л да автомашины. Тэгээд мөн ивент тэтгэж оролцсон. Тэгээд одоо нийт ивент тэтгэж оролцсон энэ компаниудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо бидний энэ оффроадын хөгжилд бол ялангуяа бидний үнд спорт маш их хөрөнгө зардал ордог. За энэ тэмцээнүүдийг байнгын ивент тэтгэж оролцдог компанийнхаа одоо удирдлагууд болон ажилчдад их баярлалаа гэж хэлмээр байна.
тэгээд бас манай үзэгчд нэг шагналынхаа төрлүүдийг бас та нэг сайхан тайлбарлаад өгч бас нэг 2 3 англи дотор байгаад гэж байсан. За шагналууд бол автомашин UTV английн 1 2 3 дугаар байрууд автомашины англи дээр болохоор 1-5 орчсон машинуудыг шалгаруулж авсан байгаа. За мөн хамгийн бага хугацаанд орж ирсэн багаараа орж ирсэн нэг багийг одоо шилдэг баг гэдэг цомоошоо гэж ууршуулсан байгаа. Төрүүлсэн тамирчтайгаа та бас дөрдүүлэн хэдэ ямар тамирчт маань тус англи дээр төрүүлв. За Jeep англи дээр нь бол одоо мөнх хөргөлгээд манай 60 сар болдог залуу байгаа. Тэр маань төрүүлсэн 2 дугаар байранд бол хүрэлч чулуу 70 клубын тамирчин байгаа. За 3 дугаар байранд Square гэдэг манай татхууч моторс компани тамирчин. За энэ тамирчид маань бол байнга олон одоо тэмцээнүүдэд дандаа амжилттай оролцож байсан. За мөнх хөргөлөхэд одоо автомастуудын албаны зохион байгуулсан тэмцээнүүдээс бараг 108-9 тэмцээнд орсон гэдэг үзүүлэлттэй байд юм лээ. За манай нөгөө 2 тамирчны хувьд бол апродын тэмцээнд бол байнга амжилттай байрнууд шагналт байруудад орж исэн тамирчид байгаа. UTV англи болохоор болд гэдэг залуу UTV-тэй төрүүлсэн. За тэр төрүүлэхэд бас би шидүр мөн өөрөө явсан. Тэгээ одоо хамгийн сүүлд гарсан UTV шидүр мөнгөө гаргаж яхад нь би хамт суугаад шидүр мөнгө явъя гэдэг гарсан чинь би тэр төрүүлсэн. Тэгээд дараагийн 2 дугаар байранд бол Батцэрэг гэдэг яг энэ саяны уралдаж орж ирдэг UTV оруулж ирдэг компанийн захирал залуу. За 3 дугаар байранд болохоор Дандар гэдэг хүн орсон. UTV англид. За UTV англид болохоор манай олон улсын хэмжээний мастер Ганс одоо манай 60 сар уралддаг мастуудын холбооны за нарийн бичих гэж явдаг. Нарийн бичих дарах гэж явдаг. За мөн Бацээ гэдэг бас Австрали дуралддаг юм. Бас туршлагатай тамирч 2-т орсон. За 3-т нь Бямцаач гэж залуу орсон. За байруудад бол тийм л. Тэгээд бас нөгөө бариандаа орсон тамирчдад бас нэг шагнал гардуулсан гэдсэн. Тэрнийг за финиш гэдэг медаль бас багуудад замаа дууссан тамирчдад шагналсан л та. Энэ юу гэхээр одоо нөгөө тэр бартаатай 60-70 км-ийн бартааг туулаад машин дэргээ тэмээ эдэж хэмгэлэхгүй ингээд яваад ороод барианда ороод ирнэ гэдэг бол бас их шалгуур. Тэр утгаар нь замаа дууссан тамирчид бол финиш медаль болгосон байна. Барианда орж чадаагүй тамирчид нь одоо яасан бэ? За барианда орж чадаагүй тамирчдаа бол бид нар тэмцээний дараа бол одоо манай Ланд клубийнхэн, Ландал клубийнхэн, Nissan Patrol клубийнхэн, Benz клубийнхэн манай холбооны бас сэтгүүтэй тамирчид ингээд нийлээд бүгдээрээ аврах баг гэдэг шиг тал тийш яваад ингээд замаар үлцээ өвдөрсөн зогссон машинуудаа бүгдийг цуглуулж ирсэн байгаа. Тэгээд энд бас идэвхтэй оролцоод бусдаа тусал тэмцсэн тэр клубүүдийнхээ бас удирдлагууд болон гишүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. Ялангуяа Дал Nissan Benz гэсэн клубүүд бол бүх тамирчдаа цуглуулж ирсэн байна. Бас юун дээр нөгөө Батулаг дээр бол одоо эр зэргийн шагнал гэж үүдэг. Яг энэ дээр бас тийм шагнал байгаа юу? Саяны тэмцээн дээр бол эр зэргийн шагнал гэж бас гаргасан байна. Тэр нь одоо ямар тамирчинд олдсон гэхээр манай Benz клубын Мэлсүрэн за намтай 2 маань бас их эр зэрэг гэдэг юм уу те одоо бас их хичээл зүтгэл гаргаж орж ирсэн л те. За Мэлсүрэнгийн машин бол тэр 3 дугаар CP3 буюу 3 дугаар цэг дээр шатсан. Машин шатаад тэгээд галын ороор унтраагаад за тэгээд тоглолтлоо хянслаад би явсан. Замд номтой 2 гишүүн сайдын машин хойд дугуун салж унсан. Тэгээд одоо Мэлсүрэн шатсан машинтайгаа нөгөө 3 дугуйтай машинаа чирээд ингээ бариандаа орж ирсэн. Тэгээд бид нар бас эр зэргийн шагнал гэдэг юм уу те тэр шагналыг бол бас энэ хоёр төхөн зүйтэй юм шийдээд холбооны зүгээс олгосон байна.
чадвар, хурд хүч, авхаалт самба, эр зүрх, харимтлахтай аюулгүй байдлыг бид эрхэмлэн. Монголын Бартаа замын автоспортын холбоо. За тэгээд эргэжлээ одоо бас энэ жилийн тэмцээнүүд ер нь дуусаагүй байгаа хта. Эргэжил ерөнхийдөө бас танахан нэлээд олон тэмцээн зохион байгуулахар төлөвлөсөн баг. Энэ талаараа бас та мэдээлэл өгвөл. За бид нар бол яг төлөвлөгөөнд жилийн төлөвлөгөөнд нэг улиралд нэг удаа тэмцээн зохион байгуулъя гэдэг төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөөтэй тэгээд хаврынхаа тэмцээнийг бол Мазала цамын каф гэдэг Мазала цамын төлөө тэмцээн зохион байгуулсан. Мазала гэж нэрлэсний яасан гэхээр одоо Монгол оронд Мазала гэж маш их ховордоод байгаа юм билээ. 20 эдхэн тоотлого гэж явуулсан юм билээ. Тэгээд бид нар Мазала сангийнхантай бас тодорхой хэмжээгээр холбоотой байгаа. За бид нар энэ тэмцээнээ Мазала гэж нэрлэж байна. Тэгээд бас бид нар Мазала хамгаалах үйлсэд бас тодорхой хэмжээгээр хөв нэмэр оруулъя. Яаж тусал дэмжиж хамтарч ажиллаж болох вэ гэдэг талаар анх Мазала кап тэмцээн зохион байгуулсан. За дараагийнх нь зэрлэг дөрөв өчигдөр үгээд тэмцээний бол яг бид нар бол яг ой хөвч тийм ээ тал ханга шавар намаг хат чулуу өксөөрөө гэдэг ингээд нэлээд бартаатай хийсэн гэж бодож байгаа. Ийм утгаараа одоо би бол яг тамирчидтай хэлжсэн. За та нарыг бол одоо бид нар зүгээр жүнгэлд лайнаа. Тэгээд та нарын GPS-ийн цэг өгнө. Зам зурж өгсөн байгаа. Яг энэ зам зурсан замаар яваарай. Энэ GPS-ийн цэгээр яваарай. Тэгж ирэн шүү. Бид нар бүх 70 км дотор бид нар бүгдийг харж чадахгүй. Тийм учраас та нар явж ирээрэй гэдэг хүн энэ зэрлэг тэмцээнээ зохион байгуулсан. За дараагийн тэмцээн маань бол одоо өвлийн тэмцээн гэж төлөвлөсөн байгаа. Өвөл бол одоо бид нар бол яг өмнө нэг усан замын айс тэмцээн зохион байгуулад үтсэн. За тэрийг энэ жил бас нэг арай өргөжүүлээд хийчих санаа байна. Мөн бас тэр цас хонгор юу гэдэг тийм ээ. Өвлийн улиралд ямар байдаг вэ? Монгол улсад хүндрэл учирдаг тийм ээ. Цасцууд болдог. Тэнд одоо яаж энэ автомашинаар туулж гарвал ямар автомашин, ямар дугуй тийм ямар тоноглол байвал илүү зохимжтой юм бэ гэдгийг бас үзье гэж бодож байна. Төлөвлөж байна. За тэгээд ингээд 100-ны тэмцээн гэж байгаад ингээд дөрвөн улиралд хавар намар 100 гэсэн дөрвөн улиралд тэмцээн зохион байгуулж төлөвлөж. За ямар ч тач студид ярьж сонирхолтой яриа өрнүүлсэн Гамболдахтай баярлалаа. Тэгээд та бүхний бас цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье. Бас өшөө олон сайн үлсэн аянуудыг зохион байгуулж, өшөө олон бас гоё тэмцээнүүдийг зохион байгуулж бас монголчуудад баярлуулаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд та нарын ажилч бас амжилт хүсье. Одоо манай автомашин сонирхогч залуучуудад тэмээ зориулж энэ хаац гэдэг нэвтрүүлгийг зохион байгуулж гаргаж тийм ээ бас автомашин сонирхдаг залуучуудыг дэмждэг танай студ хамт олон төлөв баярлалаа гэж. За баярлалаа. Монголын Бартаа замын автоспортын холбоо. За тэгээд энэхүү зэрлэг дөрөв үржих дөрөв тэмцээн маань бас та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд энэхүү тэмцээн маань бас шавартай, шавхаатай, Бартаа зам ихтэй адал явдлаар дүүрэн сайхан тэмцээн болж өндөрлөө. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр та бүхэн бүгдээр хамтаа уулзцгаая.